За хөтөлбөрийн нисгт бид бүхэн ээлжид зочинтойгоо ярилцаад бэлэн болсон байна. За студид маань хувийн хөгжүүлэгч лектор Мөнгө ирсэн байна. Өглөөний мэнд. Шинэ оны мэнд хүргэе. Өглөөний мэнд, шинэ оны мэнд. Та 2019 оноо төлөвлөсөн үү? Ерөнхийдөө төлөвлөгөө байгаа. Тэгэхээр бид нар өнөөдрийн яг ярилцах сэдэв маань болохоор мэдээж шинэ он та бид бүхэн цолголоо. Өнөөдөр бол 1-р сарын 2-ны өдөр 2019 оны. Тэгэхээр хүн болгонд өөрөө өөрсдийн гэсэн шинэ ондоо бас бодож төлөвлөсөн зүйлүүд маш их баг. Гэхдээ бас яг энэ төлөвлөдөг аргууд гэж бас олон байдаг баха. Та энэ талаар бас мэдээлэх үгүй. За ер нь бол хуучин бол нэлээд төлөвлөдөг байсан. Тэгээд одоо болохоор төлөвлөхөөс өмнө эхлээд өөрийнхөө амьдралыг судлахын тулд хэрэгжүүлснийхаа дараагаар тэмдэглэж нэг туршиж үзье. Тэгэхээр би танарт арай өөр арга ярих гэдэг байна. За. Тий. Гэхдээ ер нь бол төлөвлөж уулна. Тэгээд хэрхэн яаж вэ гэдэг бол бид нар жоо улс ортой хандах шаардлагатай гэдэг ч юм уу тий. Өөрийнхөө амьдралын кейсүүдтэй байхын тулд. Тий. Тий. Тэр талаас нь мэдээлэл хуваалцъя гэж бодож байна да. За эхлэе. Гон сонирхолтой байна. За тий. Нийтлэгдээ бол хүмүүс төлөвлөлтөө шууд нөгөө нэг зохиол бичиж эхэлдэг даалгавар авч яана л та. Тэгээ энэ жил юу их вэ гэл тий. Мэдэхгүй шүү дээ. Би одоо яаж жилийг одоо өнөөдөр сууж зогсож байгаад мэдчих юм бэ те. Энд чинь юу ч тохиолдож болно шүү дээ. Яг нь ерөнхийдөө бол сурагч байд юм уу? Эсвэл одоо аялагч байд юм уу? Нэг иймэрхүү ерөнхий төлөвлөгөө багцаа гаргаж болох юм. Бодтойгоор бол яг одооноос тэгээ 7 хоногийн дараахыг харна гэдэг бол хүнд нэлээд хол харагдаж шүү дээ. Гэхдээ би таньс нэг зүйлийг асуумаар санагдлаа. Юу вэ гэхээр сая бол та нэг жишээ хэллээ шүү дээ. Магадгүй аялагт нэг төлөвлөгөө байна. Нөгөө талаар энэ төлөвлөгөө чинь дотор ахаад олон төрлөөлөө явчихж байгаа шүү. Магадгүй би авахыг хүсэж байгаа зүйл маань ахаад нэг төлөвлөгөө байна. Тэгэхээр эд материал ингээд ондоо маш олон төрлүүд бас байгаад шиг байна. Тий, хүн бол яг мэдээж бол би яг зөв өөрийнхөө амьдралынхаа тал дээр л хуваалцъя тий. Тэгэхгүй бол бас л зохиолын ном л ярих шаардлагатай болно. Тэр номоор амьдрдаг аюул хүмүүс байгаа шүү дээ. Номон дээр болохоор төлөвлөгөөг болохоор одоо жишээл юу гэдэг эхэлж хийх дараа нь нэг те чухал биш ч гэдэг юм уу ангиллууд эсвэл одоо юу гэдэг 7 хоногийн план ч гэдэг юм уу те гэж заасан байдаг. Гэтэл энэ зааж байгаа аргачлал бол тухайн нийгмийг бол одоо тэд нар ерөнхийдөө бол системтэй нийгэм учраас тэрэн дээр тулгуурсан төлөвлөгөөний арга зам байгаа байхгүй чи хідэн цалин буудын тодорхой маш ойлгомжтой тий хүмүүс нь яаж хооллолдгийг бүр дэндүү ойлгомжтой тий тэгээд хэдээс хэдийн хооронд одоо ямар хямдралууд байдгийг баг бүгд ойлгомжтой Монголд бол эн чинь бол гинтийн бэлэг штэ тий бид нар хизээ хооллох юм бөөмэд тий хин намайг хоолнд орох юм бөөмэд тий яг ийм систем одоо системийн хувьд бол Монгол төдийлөн хангалттай өнөөдөр хөгжиж амжаагүй гэх юм уу та тий сайжирч амжаагүй байгаа учраас бид нар төлөвлөгөөг төлөвлөлт хийцүү. Тийм байна. Найзтайгаа байна хоёлаа 2 минут уулзъя гээл 30 минут уулзж байгаа. Гэхдээ яаж төлөвлөх юм бэ нэг чинь гэдэг л асуултууд үүсэ. 5 минутын орлоо гээл 3-4 цаг болж байгаа ч зүйл байгаа шүү дээ. Яг үнэ тэгээд тэгээ энэ төгжрийн дунд бид нар цаг төлөвлөлт за аливаа үйл ажиллагаа яг цагтаа эхлэх гэдэг зүйл бол одоо бидний дунд бол одоо бүр үүсээд шүү дээ. За 6 цагт гэж зарласан зүйл за нэг 7-8 цагийн дараа ч юм гэдэг ийм ойлголт бүр төрчлөө. Яг үнэ. Тэгэхээр би нэг 3 зүйлийн талаар л өөрийнхөө хэрэгжүүлж байгаа зүйлээс хуваалцсан дээр авах гэж бодож байна тийм. За нэгдүгээр болохоор өдрийг бүтээ гэж байгаа. За. Нэгдүгээр бол өөрийнхөө нэг өдрийг л бүтээчмээр байна. За 1 сарын 2-ны өдөр өнөөдөр гихмэчлэн. Яг үнэ тийм. Тэгэхээр өнөөдрийг бүтээхийн тулд энэ бол нэлээд давтамж шаардлагатай болно гэж. Өнөөдрийг бүтээхэд зүгээр л маш энгийнээр зөвлөх зүйл юу юм бэ гэхээр хүний амьдралын одоо хамгийн чухал орц бол хоол байгаа байхгүй. Хоолоо бүтээл гэж. Тэ хоолоо төлөвлөн гэсэн үг үү? Ерөнхийдөө цагаар хоолдог бол гэсэн үг. За би хэдэн цаг гэдэг. Энэ ч нэг эрүүл мэндтэй холбоотой учраас тийм. Шууд эрүүл мэндийн тухай асуудал тийм. Өглөө бол бид нар ингээд өглөө ирж чинь бид нар заавал эрчим авах шаардлагатай. Тэгэхээр хоолоо бүтээх хэрэгтэй. Өглөө өдөө сурчих хэрэгтэй. Өдөр хооллох хэрэгтэй. Тэгээ орой хоол маш бага хэрэглэх хэрэгтэй тийм. Ягаад гэвэл амарх гэж байгаа учраас хүний ходоод тарих одоо ходоод амарч иж тарих амарна шүү дээ. Ер нь шинжлэх ухааны хуудас. Тэгэхээр тарихаар амрах гэдэг. Тэрнээс нэг гой турах чинь. Яг цаад одоо бидэрт ирж байгаа нэмэлт бэлгүүд нь бол эрүүл мэнд биш болж байгаа. Номер 1 зүйл бол таны толгой супер ажиллах шаардлагатай. Хүмүүс тэгдэж шүү дээ. За 2019 оны зорилго чи юу вэ гэж асууад байгаа тийм. Тэр өдөр түүний толгой яаж ажиллаж байгаагаас хамаарч зорилгоо хэлнэ. Тийм. Тэрнээс шиг мэдэхгүй байна. Тэгэхээр толгойгоо илүү сайн ажиллах юм бол өнөөдөр би магадгүй дутуу зорилго тодорхойлж магадгүй тий эсвэл одоо маш муу зорилго тодорхойлж магадгүй тий гэтэл толгойгоо сайн ажиллуулах юм бол илүү сайн зорилго тодорхойлно. Илүү хол зүйлийг харж чадах нь тарих сайн сэтгэнээр гэдэг ч юм уу тий маш энгийн дээ тий. За тэгэхээр хоолой бүтээнэ гэдэг бол тий юу идэхгүй байх вэ гэдэг дүрмээ гаргах чинь тий маш энгийн тий.
Бид нар болохоор тэгээд дээ шүү дээ. Одоо фитнес центр дээр те. За ийм өндөг хоёр ширхэг те гэл. Тийм биш ээ. Тэ зүгээр л та юу идэж болохгүй гэдэг ийм хүсэж ихсаалт гаргаад өөрийнхөө хэрэглээгээсээ те. Яг үнэ зөв өөр дээр тэ өөрийнхөө амьдралын хэм маяг дээр. Тэгээд гурилны хэрэглээгээ багасгач те. Тэгээд бид нар махны одоо өөгдсөний хэрэглээгээ багасгач гэх юм уу те. Ингээл ерөөсө хоёрхан зүйл те. Идэж болох зүйл, болохгүй зүйл. Тэ идэж болох. За нөгөөх нь болохоор цаг. Хэдэн цагт идэх вэ? Ингээл энэ хоёр л юм байна. Тийм байна те. Энэ хоёр дээр л тоглолт юм өдрөө бүтээн гэсэн. Өдөр дээр нэг олон юм бол ярихгүй гэсэн. Дараа нь болохоор яагаад өнөөдөр амьдрал дээр 7 гариг өгдсөн тий. Хин хуваацсан тий. Тэгэхээр учир утгад байж л тараа тий. Тэгэхээр манай бидний хувьд бол 1-ээс 5 дахь өдөр хүртэл ажлын өдөр, тэгээ 2 өдөр амралтын өдөр. Тэгэхээр энэ 7 хоногт л тоглолтын шаардлагатай буй. Тэгэхээр бид нар 7 хоногоо бүтээх хэрэгтэй байхгүй тий. Тэгээд эхлээд энэ дээр юу ярих гэдэг нь тэгэхээр ерөнхийдөө дадал зуршлын тухай яригдаж байна гэсэн. Тийм байна. Дадал зуршлыг бол хинч төлөвлөж чадна. Тэгээ маш энгийнтэй. Харин өөр одоо жишээлбэл ажлын бүтээмж гэдэг юм уу те юм төлөвлөхөд жоохон төвхтэй. Жишээлбэл миний төлөвлөгөө бол одоо би нэг ном бичиж байгаа байхгүй. Хизээ гарахыг би бас хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Амар мундаг төлөвлөжтэй. Цагтаа гарахгүй бол яах вэ гэдэг асуудал үүсэн те. Тэгэхээр ямар ч сан нэг 2 дахь ч юм уу 4 дахьд би номоо биччихлээ те. Тэгтээ 2 цаг те. Яг энэ л зөвхөн цаг зарцуулна. Бусад цагууд, бусад төлөвлөгөөнүүд бүгднийг канселна. Тэгэхээр тэр цаг л чухал гэдэг зүйлийг ярих гэдэг байна. Би яг энэ дээр жишээ нь тань зөвлөгөө авахад би 2 сарын би бүр бас төлөвлөсөн байгаа. Тэгээ 2 сарын 10-нд бүр эцсийн байдлаар гаргана гэж төлөвлөсөн. Одоо надад ердөө нэг сар гарan ингээ хугацаа үлдсэн. Тэгээд яг бичвэрийн ажил маань бол нэг 60% явж байна. Тэгээ энэ үлдсэн 40% дуусчих юм бол дараагийнх нь бол маш энгийн нэг 7 хоногийн ажил байгаа гэдэг. Одоо шинэ редактораар нэг дамжаад дараагийнх нь хэвлэлтийн хэсэглээ орчих гадаг. Тэгсэн чинь яг ингээд цаг хугацаа дөхөөд ирэнгүүт миний нөгөө суух чадамж нь арай жоохон багасаад. Ягаад гэвэл яана би амжихгүй бол яана гэдэг тийм айдас намайг яг үнийг хэрэгэлдээд юм. Тэгээ манай нийгмийн системгүй нийгмийн нэг том асуудал маань үзүүлэлт маань тэр. Бид нар цикл үсээгүй. Тэнгуутаа бид нар яадаг вэ гэхээр нөгөө student syndrome гэдэг олон улсад үздэг юм лээ. Оюутны синдром. Яг тулсан газар бэлддэг. Маргааш гингуу шүнжэнгөө суудаг тий. Тэгээд бүтээмж айгу муу гардаг. Тий. Үр дүн маш муутай байдаг. Зөвхөн шалгалтан зориулж байгаа юм шиг байлаа тий. Тэгэхээр нөө өөрийнхөө амьдралын хэм маягийг ингээд эвдээл яваад байгаа хгүй цаагаараа их том золиосод гаргаж ирэх гэсэн. Тэгэхээр 7 хоногийг яаж бүтээх вэ гэхээр энэ дээр бол би хоёр зүйл зөвлөнө. Хөдөлгөөн унших гэдэг хоёр зүйлийг бүтээх шаардлагатай байгаа юм л та. Тэгэхээр хөдөлгөөн бол хүний тархийг сэргээдэг хамгийн чухал дасгал хөдөлгөөн. Технологи гэдэг чинь бол энгийн тий. Та нар TED-с үзсэн бол TED Talk дээр яг Америкийн одоо Harvard-ийн сургуулийн эрдэмтэн зөвлөсөн байгаа юм л та. Хүн бол хөдөлж ижил толгой ажилтг юм байна гэдэг. Яг өөрөө тархи судлалын хүн учраас яаж нейроныг сэргээх юм бэ гэдэг судалгаа хийсэн. Тэгээд өөрөө амьдрал нь жоохон унаад эхэлсэн. Тэгсэн мөртлөө судалгаагаа лабораторид гаргаадсан. Тэр тухайн бас интернетээс олоод үзчих юм бол бэлэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ дөр бол ерөөсөө гол хөлн хөдөлгөөн байна. Би тэгэхээр 7 хоногт 1 дахь 3 дахь 5 дахьд хөдөлгөөн өгнө гэдэг дүрмтэй. Тэгээд энд бол өглөөний ч юм уу эсвэл өдөр ч юм уу те заавал хөдөлгөөн гэдэг дүрмээр л байна. Энэ цагаа бол бусдад алдахгүй. Тэгээд та надтай хамтарч ажиллах бол явуучлаарай бэ энэ үед бол завгүй гэдэг дүрмээр. Хэрвээ би хөдөө явж байгаа юм бол яаж игээл 30 минут ч юм уу гар дээр сунах хэрэгтэй. Энэ бол таны хөдөлгөөний дүрм. Тэгээд энгийн дасгал хөдөлгөөнөөс зөнд байгаа. Оо яаж ч болно. Тэгэхээр толгой ажилуулахын тулд хөдөлж байгаа. Би бас яг турсан л да амьдрал дээр 2017 онд зөвхөн амар том зорилго төлөвлөгөө тавиагүй шүү дээ. Тэгэл ерөөсө хөдлөөдсэн чинь 2 сарын дотор өөрчлөгдөд турсан. Нэлээ тарган байсан. Тэгээд хөдөлгөөн бол айгүй чухал үр дүнтэй, хоол айгүй чухал үр дүнтэйс. 3 дахь 4 дахь зүйл. Тэгээд энэ хөдөлгөөн чинь бас энэ тархитай бас холбоотой болоо явчлаа шүү дээ. Анхуу турах гэж зорилгоор яасан. Би 2 сард 21 кг авсан. 2 сарын дотор. Нэлээ хассан биш үү те? Тэгээд 100 кг байсан. 86 авсан. Тэгэнгүүт одоо болохоор тухайн үед зөвхөн турчил гэсэн бодолтойсэн чи одоо тэр нь хамаагүй болчихж байгаа байхгүй. Ялаар би оюуны салбарын ажил хийдэг учраас толгоогоо л ажиллуулмаар шүү дээ. Тэгэхээр илүү миний толгой сайн ажиллаж байгааг анзаарч ирсэн л дээ. Тэр өмнө нь болохоор болоо л гэж хүн бодоод байдаг. Тэгээ өөрийгөө хянч чаддаггүй юм шүү дээ. Тэгээ тэрийг анзаарсан. Тэгээд дараа нь 7 хоногт нэг 2 удаа унших хэрэгтэй. Мөн бас би энэ унших талаар би танаас нэг гоё зүгээр системгүй нийгмийн бас нэг арга зүй хэлж байгаа. Хүмүүс дуулцъя гэд очтон шүү дээ. Нөгөө бидний ажил дандаа бие биенээс хамааралтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнтэй уулзсан хамтарч ажиллана гэл. Тэгсэн чи цагтаа ирдэггүй. Эсвэл нөгөө хүн хөрч шиг хүлээгээд байдаг. Эсвэл боллоо гэж яваад өгдөг. Энэ тохиолдолд яах вэ гэж байгаа юм. Би
Би ч нэг 2 3 удаа тохиолдолд орж ирсэн л та. Сургуулиудаар лекц уншина гэж байсан. Нөгөө маань байдгүй. Тэнгууд би 2 дахь удаа дээр нь тий 2 арга зам хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр бол дахиж надтай ингэж одоо ажил төлөвлөчөөд хамтарч ажиллах гад ажилласаа болох юм бол тий та нар би хамтрахгүй байх магадлал өндөр болчихноо. Нэг дэх зүйл. Хоёр дахь зүйл юу гэхээр үнэхээр тэгээд бас яг тухайн цаг үеийн тулчих юм бол номоо уншихад бэлэн байх хэрэгтэй байхгүй тий. Бид номтой явчих. Байнга аваад явж идэг тий. Ямар ч цаг үед өөр чинь сул орон зай гарч ирэх юм бол тэрийг уншиж явах. Тий, номоо уншиж. Тэгээд энэ бол хүний 7 хоног бүтээх арга. Өдрөө бүтээгээд 7 хоног бүтээж. Тэгээд 3 дахь зүйл дээр нь болохоор сарыг бүтээ гэж байгаа байхгүй. Ингээд цаашлаад явж ин л тий. Сарыг бүтээхэд юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр санхугаа л анхаарчих гэж байгаа байхгүй. За ийм л хідэн төлөвлөгөөнд тэгэл зааж байгаа. Санхугаа бүтээн гэдэг бол яг л хадгаламж. Бид нар яг угаасаа сар циклээр хадгалах үгүй гэдэг асуулт яригдана. Тэгэхээр хадгаламжтай байх хэрэгтэй. Би нэг 6 насны аргын талаар хүмүүс нэлээх ярьжсэн хүмүүс их сонирхоод байсан. Тэгэхээр энэ яг хадгаламж бол миний жилийн төлөвлөгөөний гол одоо алхмууд болж тарж байгаа. Тэр таны мөрөөдлийг биелэх үү биелэхгүй юу? Түрүүний нөө аялах тухай ярьж байсан. Би одоо жишээлбэл Европын холбооны улсаар 37 хоногийн нэг аялалд явах гээд бүртгэгдчихэд байгаа. Тэгээ тэрнийхээ мөнгийг цуглуулж байгаа байхгүй. Гэтэл тэр мөрөөдөл аягүй хол юм байсан л да. Яаж тэр одоо 5 сая 300 мянган төгрөг гэсэн дүнтэй байхгүй. Хаанаас ч болох юм. Тийм өмнө нь бол би тийм мөнгө цуглуулжсэн надад түүх байхгүй. Та магадгүй зүгээр сарын өмнө сонсоод ингээд шууд явахад хүртэл хэцүү шүү дээ. Айгүй хэцүү. Хэрвээ танд хадгаламж байхгүй л бол. Яг үнэ. Юм цуглуулаагүй. Хадгаламжаараа биш. Хадгаламж бол нэг тустай асуудал. За. Тэгэхээр энэ чинь аяллаа хадгаламж гэж юм байгаа байхгүй. Тустай. Чи тустай. Шал өөр асуудал хэрэгдэж тэ. Тэгэхээр аяллаа хадгаламжийг сая өнөөдөр ингээд 9 сараас хойш би цуглуулалт хийхэд бол 50% нь өнөөдөр бүрдүүлсэн байгаа байхгүй. Тэгээ ингээд харангуут надад бол энэ миний энэ төлөвлөгөө мөрөөдөл тэ бодиттой болоод эхэлж байгаа тэ. Тэгэхээр жилээ төлөвлөнө гэдэг ойлголт маань яг л тийм л ойлголт байгаа. Тэгэхээр би бас өөрийнхөө санхүүг бүтээхийн тулд одоо жишээлбэл яг анхаарч эхэлж байгаа байхгүй тэ. Яг энэ дээр хадгаламжин дээр хэдэн хувь хийх вэ? Аяллахын тасар хэдэн хувийг хийх вэ? Тэ. Ингээд яг хуваарлах системээр яв. Тэгэхээр энэ бол сарын бүтээх арга зам. Тэгэхээр таны дадал зуршлууд бол 7 хоног бүр байж идэг, сар болгон байж идэг. Тэгэхээр нөгөө том утгаараа дадал зуршлыг жижиг биш одоо шүдэ угаах гэдгийг томруулаад хадгаламжийн дадлыг тий чинь бол нэлээд урт хугацаатай тий хөдөлгөөний дадлыг тэгээд унших дадлыг хөгжүүлчих юм бол нэгдүгээр таны тарих маш сайн ажиллана. Та зорилго руу маш хурдтай явна. Юу ч мөрөөдөж болно. Бүр мөрөөдснөөс чинь ч хол авч магадгүй. Ийм аргачлалын талаар ярьж байгаа гэсэн. Одоо болохоор би аялалтай амарцсан явах нь тодорхой болж байна. 5 сард бол аялал явах нь ойлгомжтой. Энэ жилийн миний зорилго бол юу юм гэхээр за амарцсан нэг 2 том аялал төлөвлөж байгаа. Тэрнгөр бол одоо Европыг судлыг сонирхъя те. Азийн зарим орнуудыг сонирхъя гэсэн юм бодолтой. Тэрний дараагаар би аяллаа энэ одоо төлөв арга сургах гэдэг хадгаламж болгож хувирах юм баг. Тэгээд ирэх дахиад жилд нь дахиад энэ хэмжээний мөнгийг хоримтлуулад тэгээ суралцахад зориулна гэсэн. Тэгэхээр суралцахын өмнөх одоо судалгаа их аяллаа хийж штэ тий. Хоёрдугаарт бол мэдээж өөрөө ганц шаргалтай байх юм. Төлөвлөгөө хүнд нэлээд стресс өгөх гэдэг талтай. Хүмүүс бол хизээ хүрэх юм ба. Одоо жишээлбэл өөрийн чинь байдлаар бол одоо сарын дараа номоо гаргана стрессэлсэн байж байгаа юм тий. Яана гэсэн. Тэгэхээр яана гэдэг бол хүнд бол тархийг ажиллахгүй шүү дээ. Тэ яана бол ерөөсөө тархийг ажиллахгүй тий. Яана л гэж сандрал үсгэн. Тэгэхээр тархийг нэг хуурах арга бол юу юм бэ гэхээр цаанаа бол ерөнхий төлөвлөгөө гаргачих. Тэр нь болохоор нэг аялалч гэдэг юм ба тий. Тэгэхээр тэр нь тодорхой баймар байгаа. Яг ямар одоо аяллалын хааш явахыг хэд нөр хэрэгтэй. Маш энгийн нэр гэсэн үг тий. Тэгээд одоо түүн рүүгээ алхмаа хийж эхэл. Орсон орлогынхоо хэдэн хувийг хийх юм уу? Манайх бол аялал гэж ярих юм шиг бүр хадгаламжаар аялаад идэх хүмүүс байдаг. Энэ хоёр чинь тустай ойлголт гэдэг маш сайн ойлгож байдаг сайн л юм байна. Тий. Тийм байна. Тэгээд би нэг зүйлийг санаарлаа. Жишээ нь юу гэхээр энэ бол санхүү маань ахад нөгөө нэг зөв хөвшлэг байгаа байхгүй. Энэ зөв хөвшлийг хааш нь яаж хувирах гэдэг бол энэ хөвссөн зүйлийг бол яаж ч хувируулж болохоор байгаа. Энэ аяллахыг бол магадгүй та дараагийн хэллээ. Сургалтаа шилжүүлээ. Сургалтаас цаашаа юу ч хийж болохоор байгаа. За хоёулынх нь ерөөхдөө цаг дуусч байгаа учраас үзэгчтэй эхнээс нь ерөөхдөө нэг маш төвчн танилцуулж. За бид нар бол нэгт бол энэ өдрийг төлөвлөв. Тий. Төлөвлөгөө гаргахын тулд бид нар юунд дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр эхлээд өөрийгөө судлах хэрэгтэй байгаа. Та өөрийнхөө хэм маягийг л өөрчлөхгүй бол мянга төлөвлөгөө гаргаад мөрөөдлийн төлөвлөгөө болно. Тэгээд тэр чинь биелэхгүй бүр стресстэй дуусна. Тэ би одоо хүмүүс интернетээр нэг 2018 оноос онцгүй байлаа ч гэдэг юм уу те. Эсвэл зарим сэтгэл хөдлөлтөөр те гайгүй ч үсэн юм уу гэдэг те. Сэтгэл зүйн дүгнэлт хийгээд байдаг. Гэтэл яг бодит үнэлгээ хийх юм бол боломжтой байгаа байхгүй. Одоо би бол өөрөө компьютер дээр төлөвлөгөөнүүд биш хэрэгжүүлсэн бүх юмнуудыг гаргацсан.
Тэгэнгუთ би хин юм бэ гэдгийг өнгөрсөн амьдралынхаа планаас харж байгаа байхгүй. Яг өдөр юу хийх вэ гэдэг төлөвлөхийн оронд юу хийсэн бэ гэдгийг биччихвэл та ер нь юу хийгээд идэх юм бэ гэдэг юм чи гараад ирж байгаа. Та ер нь яг ямар тэгэхээр өөрийгөө ингэж нэг харах боломжтой өөрийгөө харна гэсэн. Өөрийгөө харчаа дараа нь өөрөө хэрвээ болохгүй байвал өөр төр ажиллах шаардлага буюу өөрийнхөө өдрийг бүтээгээд өөрийнхөө 7 хоногийг бүтээж. Өдрөө бүтээхийн тулд хоолн дээрээ л ганцхан анхаарад эхлээд идэх одоо болох зүйлсийн чагсаалтын дагав нөгөөх нь цагийн тухай ойлголт. Ингээд энэ хоёр дээр ажиллачвал та өөрийнхөө амьдралын хэм маягийг л өөрчлөх гэдэг юм л да. Тэгэх юм бол бүтээмж гарна. Хоёрдугаар 7 хоногоо бүтээ. Тэ хөдөлгөөнөө бүтээ. Ямар ч зүйл хөдөлгөөн хий. Ямар нэгэн одоо тэ спорт хөдөлгөөн ч юм уу тэ. Тэ энэ бол 3 удаа байх хэрэгтэй. Хамгийн багадаа ярьж байгаа шүү тэ. 7 хоногтой. Тэ 7 хоногтой 3 удаа. Энийг хинт ч алдахгүй байх хэрэгтэй. Тэгээд ингэм бол хүний цаг үн цэнтэй болоод эхэлдэг. Тийм. Би одоо угаасаа завгүй гэл өөрийнхөө ачаал өөрийнхөө цаг гаргаад эхэлдэг гэсэн. Тэ уншихтаа бүтээ. Тэ хүн бол гоё биетэй байгаад уншихгүй хам бол толгой ажиллахгүй. Үндсэн дүрмэн нор тэ. За тэгээд дараагийн талаар сарыг бүтээх буюу санхугаа бүтээ. Тэгэх юм бол таны хүсэж байгаа зүйлүүд тэ тодорхой болоод эхэлнэ, ойлгомжтой болоод эхэлнэ. Тэгэхээр тэр том мөрөөдөл ч юм уу, том зорилго хүнд зорилго заагаад явах. Мэдээж яг зүгээр дараагийн ээлжиний хэрэг бид нар дуулах боломж олдвол бид нар ер нь яг зорилгыг хэдэн одоо спорт ангилуул зүйтэй юм бэ гэдэг арга замын талаар зааж байна. Тэгэхээр өөрийгөө судлаад 7 хоног сараа тэгээд бүтээчүүл болж байна. Энэ өөрөө бас ингээд их том сэдв учраас дараа бас тантай бас дахиж бас уулзаж бас мэдээлэл авах болно. Баярлалаа танд. Өнөөдөр маш хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөгөөс өглөө.